За бид нар юунаас болж цустай шийдэг вэ гэдгийг би маш товчхон хэлээд өгье. За нэгдүгээрт бөөр шийсний замын үрвслийн үед жишээ нь цистит байна тийм үү. Хоёрдугаарт бөөр шийсний замд чулуу үүссэн тохиолдолд цустай шийдэг. За гуравдугаарт түрүү булчирхай хитрхи их томорсон тохиолдолд цустай шийдэг. За дөрөвдүгээрт бөөр шийсний замын хавдрын үед цустай шийдэг. Жишээ нь бөөрийн эсийн хавдар, давсагны хавдар, түрүү булчирхайн хавдар, за шийсний сувгийн хавдар ийм хавдруудын үед цустай шийдэг. Үүн дээр нэмээд биеийн хүчний дасгал хөдөлгөөн гинэт огцом хийсэн тохиолдолд булчингийн задарлаас болоод цустай шийж болдог. За мөн таны хэрэглэж байгаа эмтэй холбоотой жишээ нь сүргийн юм ууж байгаа тохиолдолд ч юм уу С төрлийн витаминыг хитрхи ихээр удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд цустай шийж болдог. Мөн цаашлаад бөөрийн түүдгэнцрийн үрвслийн үед шээсэнд цус илэрч болдог. Тэгэхээр цустай шийдэг хүмүүс юун дээр анхаарах вэ гэхээр зөвхөн шээсэнд цус байхаас гадна танд ямар нэг зовир байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Ууц нуруугаар өвдөж гин үү, хөвлийн доод хэсгээр өвдөж гин үү, шээхэд өвдөж гин үү, хорсож гин үү гэх мэтийг ажиглах хэрэгтэй. Танд цустай шээхээс гадна ямар ч зовир байхгүй зөвхөн цустай шийгээд байдаг. Дээрээс нь та тамхи татдаг бол заавал эмнэлэгт үзүүлэх ёстой шүү. Энэ ямар нэг байдлаар хавдрын гаралтай байж магадгүй учраас зөвхөн цустай шийгээд байна, өөр зовир байхгүй юм чинь ингэж байгаа зогсчих байхаа гэж тоохгүй хайж өрөөсө болохгүй гэсэн үг байна шүү дээ.